Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээрээ төлөөний үгийг хэрхэн зөв бичих талаар үзье. За төлөөний үг гэдэг нь бол ямар нэгэн зүйлийг төлөөлж нэрлэж байгаа үгийг хэлдэг. Тэгэхээр биеийн төлөөний үг болох би, чи, та гэсэн үгийг 7 Т ялгалаар хувиргах юм бол миний, надад, намаа гэх мэтчлэнгээр үндсээрээ өөрчилж 7 Т ялгалаар хувирдаг байгаа. Тийм учраас тэдгээрийг Т ялгалаар хувиргаж хэрхэн зөв бичгийг эхлээд үзье. За тэгэхээр би, чи, та гэсэн биеийн төлөөний үгийг 7 Т ялгалаар хувиргаж хэрхэн бичхийг хамтдаа үзье. За нэрлэхийн Т ялгалд за би хэмээх үгийг би гэж бичнэ. За би гэдэг үг нь харьяалахын Т ялгалаар хувирч миний гэсэн үг болно. За миний гэдэг үгийг бичихдээ ми, нуу хэмээн бичнэ. За энэ бол миний хэмээх төлөөний үгийг ийхүү бичнэ. За би гэдэг үг нь үх оршихын Т ялгалаар хувирч надад хэмээх үг болно. За надад гэдгийг нада дуу хэмээн бичнэ. За энэ бол надад хэмээх үгийг ийхүү бичнэ. За би гэдэг үг нь заахын Т ялгалаар хувирч намаа гэсэн төлөөний үг болно. За намаа гэдгийг намаа и хэмээн бичдэг. За энэ бол заахын Т ялгалыг бол нийлүүлж бичиж байна гэсэн үг юм аа. Гарахын Т ялгалаар хувирах юм бол надаас гэсэн үг болно. За надаас гэдэг үгийг нада аача хэмээн бичнэ. За үйлдэхийн Т ялгалаар хувирах юм бол надаар хэмээх үг үүснэ. За надаархийг надаа баар хэмээн бичнэ. За надтай гэдэг үг нь хамтрахын Т ялгалаар хувирч ийхүү үүснэ. За надаа тай гэдгийг ийхүү бичнэ. За би, миний, надад, намайг, надаас, надаар, надтай гэдэг үгийг ийхүү бичнэ. За мөн төлөөний үг болох чи хэмээх үгийг чи гэж бичнэ. За чи гэдэг нь харьяалахын Т ялгалаар хувирч чиний хэмээх үг болно. Чи нуу хэмээн бичнэ. За үх оршихын Т ялгалаар хувирч чамд гэдэг үг болно. Чамд гэдэг үгийг чи ма хэмээх үндсийн араас дуу нөхцөлийг залгаснаар чамд хэмээх үг үүснэ. За заахын Т ялгалаар хувирч чамайг гэсэн үг болно. Чамайг гэдэг үгийг бичихдээ чимаи хэмээн бичнэ. За энэ бол чамайг гэдгийг ийхүү бичнэ. За гарахын Т ялгалаар хувирч чамаас гэдэг үг болно. Чима хэмээх үндсийн араас аача гэсэн нөхцөлийг залгавал чамаас хэмээх үг болно. За үйлдэхийн Т ялгалаар хувирч чамаар хэмээх үг үтэн. За чима баар хэмээх үгийг чамаар гэдэг үгийг ийхүү бичнэ. За чамтай гэдэг үгийг чима тай хэмээн бичнэ. За та хэмээх төлөөний үгийг нэрлэхийн Т ялгалд ийхүү бичнэ. За харьяалахын Т ялгалаар хувирч таны гэдэг үг болно. За үнийг бичихдээ тан уу хэмээн бичнэ. За үх оршихын Т ялгалаар хувирч танд хэмээх үг болно. За үнийг бичихдээ тан үндсийн араас дуу нөхцөлийг залгаад танд хэмээх үг болно. За таныг гэдэг үгийг тан үндсийн араас и даалгаврыг залгана. За гарахын Т ялгалаар хувирч танаас гэсэн үг тан аача гэж бичнэ. За үйлдэхийн Т ялгалаар хувирч тан яар гэсэн залгаврыг залгана. За энэ бол танаар гэдэг үг байна. За тантай гэдэг үгийг тан тай буюу тантай хэмээн бичнэ. За та гэдэг үгийг 7 Т ялгалаар хувиргах юм бол эдгээр үгүүд үүснэ. За мөн бид тэд гэх мэт олон тооны үгүүдийг 7 Т ялгалаар хувиргаж яг ийхүү бичиж болно. За түүний төлөөлөл болгоод бид гэдэг үгийг хувиргая. За бид гэдэг үгийг би дэ хэмээн бичнэ. За харьяалахын Т ялгалаар хувирч бидэн нүү биднийхийг бидэн нүү хэмээн бичнэ. За үх оршихын Т ялгалаар хувирч бидэнд хэмээх үг болно. За бидэнд хэмээх үгийг бидэн дүү хэмээн бичнэ. За заахын Т ялгалаар хувирч биднийг болно. За бидэн и биднийг. За биднээс бидэн эчэ буюу биднээс хэмээн гарахын Т ялгалаар хувирна. За үйлдэхийн Т ялгалаар хувирч биднээр хэмээх болно. За бидэн иэр гэсэн үг болно. За хамтрахын Т ялгалаар хувирч бидэнтэй буюу бидэн гэсэн үндсийн араас Т хэмээх хамтрахын Т ялгалын нөхцлөө дагуулж бичнэ. За мөн төлөөний үг дотроо заах төлөөний үгийг хэрхэн бичгийг үзүүлье.
За жишээлх юм бол энэ хэмээх ойрын юмыг заах үгийг энэ хэмээн бичнэ. За тэр буюу тэрэ хэмээн холын юмыг заах төлөвний үгийг ийхүү бичнэ. За мөн ийм ийм үү. За энэ бол ийм хэмээх төлөвний үгийг ийхүү бичнэ. Тийм гэдэг үгийг тийм үү хэмээн бичнэ. За мөн тоо хэмжээг илэрхийлэх. За эдвэ тэдвэ хэмээх заах төлөвний үгийг эдвэ тэдвэ гэж бичнэ. За энэ эдвэ төдий гэдэг үг нь баримжааг илэрхийлж өдий чинээ, төдий чинээ гэх мэт үг болно. За үүнийг бичихдээ эдвэ гэдэг үгийн араас чинээгэн гэсэн залуурыг заалгах юм бол өдий чинээ гэсэн үг болно. За үүнийг товчлсон байдлаар мөн өчнөө гэж бичнэ. За өчнөө гэдэг үгийг өчинэн гэж бичнэ. За мөн төдий чинээ гэдэг үгийг тэдвэ гэсэн үгийн араас чинээгэн гэсэн залуурыг заалгах юм бол төдий чинээ хэмээх заах төлөвний үг болно. За үүнийг товчилж мөн төчнөө гэж бичдэг баха. Тэгэхээр төчнөө гэдэг үгийг төчинэн гэж бичнэ. За мөн инг гэсэн үгийг инги. За мөн чинг гэдгийг чинги. За энэ чинг гэдэг нь бол хөвчлэн бичгийн хэлэнд тохиолддог. За мөн энд тэндх байрлал заах төлөвний үгийг эндэ, тэндэ гэж бичнэ. За тэндэ гэдэг нь холын юмын байрлалыг заана. За мөн өнөө гэдэг үгийг ийхүү бичнэ. За нөгөө гэдэг үгийг нөгүүгэ хэмээн бичнэ. За энэ мэтчлэн олон төлөвний үгийг бичиж болно. За жишээ болгож эдгээр үгийг бичлээ. За асуух төлөвний үгийн жишээ бичье. За асуух төлөвний үг жишээлбэл хэн хэмээх асуух төлөвний үгийг ийхүү бичнэ. За юу, ягуу хэмээн бичдэг. За хэн юу гэсэн асуух төлөвний үгийг бичлээ. За мөн ямар гэдэг үгийг ямар хэмээн бичнэ. За мөн хэд хэмээн тоо хэмжээг асуух төлөвний үг бол хэдүү хэмээн бичнэ. За хизээ хэмээх үгийг хэзээ хэмээн бичнэ. За энэ бол цаг хугацааг асуух төлөвний үг болно. За хаана гэдмийн байрлал асуух үгийг бол хамыга хэмээн бичдэг. За энэ бол өвөрмөц бичлэгтэй үг байгаа. За энэ бол хаана гэдэг үгийг ийхүү бичнэ. За яав яах гэдэг үгийг яга хиба хэмээн бичнэ. За энэ бол яав гэсэн асуух төлөвний үгийг ийхүү бичнэ. За тодорхойгүй төлөөний үг гэж байна. За энэ нь бол асуух төлөөний үгийн араас чуу залуурыг заалгах юм бол тодорхойгүй төлөөний үг болно. За тэгэхээр жишээлх юм бол хэн гэдэг асуух төлөөний үгийн араас чуу залуурыг заалгах юм бол хинч хэмээх тодорхойгүй төлөөний үг болно. За юуч юу гэсэн үгийн араас чуу хэмээх залуурыг заалгавал юуч гэсэн тодорхойгүй төлөөний үг болно. За энэ мэтчлэн бусад төлөөний үгийн араас энэ залуурыг заалгах юм бол тодорхойгүй төлөөний үг болно. За ялгах төлөөний үг гэж байна. За энэ нь бол жишээлх юм бол бүгд бүгүүдээ хэмээн бичнэ. За мөн хамаг хамууг хэмээн бичнэ. За нийт гэдэг үгийг нээтэй гэж бичнэ. За цөм бүгд гэдэг үгийн цөм гэдэг үгийг цөм хэмээн бичнэ. За мөн зарим гэдэг үгийг зарим хэмээн бичнэ. За энэ удаагийн хичээлээрээ төлөөний үгийг зөв бичих талаар үзлээ. За энд бол зарим голлон түлхүү хэрэгэлдэг төлөөний үгийг жишээ болгон авч үзлээ. За энэ удаагийн хичээл үгээр дуусж байна. Дараагийн хичээлээрээ дахин уулзлаа. Баяртай.